Ихэнх хүмүүс бизнес эрхэлж эхлэхэд их хэмжээний хөрөнгө хэрэгтэй гэж боддог. Та ч гэсэн тэгж боддгоо. Гэхдээ та сайн бодоод үзээрэй. Бизнесийг мөнгөөр огт хийдэггүй. Танд дахин хэлэхэд мөнгөтэй байснаар бизнес эрхэлдэггүй. Мэдээж одоо нэг гоё мэлнгийн сүүлийн бичлэгэн дээр амлцаа. Нөгөө сая 2025 онд дөнгөж одоо мэдгдсэн мэдээлэл хуваалцах гэдэг байгаа байхгүй юу? Тэрний юу ингэ гэхээр одоо ингэ бидний улсын одоо ийм Монголиуд бидний улсын хэмжээнд өгсөн шинжилгээний харинууд ингээд бэждэг штеп оронгууд хавдар дээр өгсөн, нэгдүгээр тийг дээр өгсөн, гуравдугаар тийг дээр өгсөн. Яг тэр шиг Солонгост ч гэсэн яг тийм шинжилгээний нэгдсэн сан байт юм байна. Тэнгүүд тэр сан дээр нь тулгуурлаад манай одоо бүр манай гэж нэрлэхэд амар дуртай болсон шүү. Манай Atomic компани A-Care гэдэг шинэ аппликейшн дээр болсон. Ингээд 25 оны 9 сард нээлттэй хийсэн. За энэ амархан штеп. Тэнгүүд тэндээс юу гарах юм гэхээр таны хийгдсэн бүх шинжилгээний хариунуудыг AI технологийн тусламжтайгаар дүгнээд ойрын 5 жилдээ, 10 жилдээ, 20 жилдээ ямар өвчнөр өвчлөх эрсдэлтэй байгаа юм бэ? Та юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Дасгал хөдөлгөөн чи ямар байх ёстой? Эрүүл зүйн хооллонд юун дээр анхаарах ёстой? За бодис солилцооч яаж алдагдсан? Даавар чи ямар хямралтай байх магадлалтай гэдэг бүх магадлалуудыг гаргаж өгөөд, биологийн насыг тодорхойлж өгөөд ингээд цогц бараг эмчийн мэдээлэл өгөх байхгүй юу? Гэтэ тэр бол ингэж байгаа. Шууд эмчилгээ үзүүлэхгүй. Харин ямар нэмэлт хэрэглэх хэрэгтэй, ямар дасгал хөдөлгөөн хэрэгтэй, анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг бараг технологи хийгээд байгаа байхгүй юу? Энэ зүйлийг хийчихэр чинь бид нар нөгөө нэг амьдралын чанарт нөлөөлдөг ахуй өвчнүүдээс бүгдээр урьдчилан сэргийлэх боломжтой болчихно гэсэн. Тэгэхээр юу гоё бэ гэхээр Atomic гişүүд энэ аппликейшнийг бүгдээр өнгөөр хэрэглэх хэрэгтэй. Вау. За. Тэгэхгүй олон улсад одоо бүртгэлтэй байгаа Монгол тий одоо нийт 27 орнд бүртгэлтэй байгаа 114 орнд нийтдээ чөлөөтэй бараа бүтээгдэхүүнээ ингэж худалдан боловсруулах хэрэгтэй байхгүй юу? Яг бүртгэлийн болохоор 27 улс дээр албан ёсоор бүтээгдсэн байгаа гэсэн. Тэгэхээр тэр бүх улс орны гишүүд тэр A-Care аппликейшнийг ашиглаад үн төлбөргүй эрүүл мэндийн мэдээлэл аваад өөрийгөө хянаад явах боломжтой. Амар уу? Ямар гоё цогцсон байж юм бэ? Тий? Би энэ болсон. Том байгаа. Дараагийн нэг найз юм гэхээр энэ номон дээр вообще 21-р зууны бизнес ном дээр бичиж байсан. За бас энэ ном дээр байгаа. Тэр юу юм гэхээр 2003 оноос эхлээд Америкаас одоо өндөр өвчлөлтэй орнуудаас эхлээд ажлын байрны цомгтгол гэдэг зүйл утгаараа гарч ирсэн гэж байна. Ажилгүйд ихсэж байгаа гэсэн үг. За ажилгүйд ихсэж байгаа мэдээж санхүү эдийн засгийн уналт мөнгөлтөнд бүгд юм нөлөөлж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хэрвээ A-Care гараад ирэх юм бол наад захын дасгал хөдөлгөөн зөвлөдөг, урьдчилан сэргийлэлтийг зөвлөдөг эмчнэрийн зөвлөгөөг AI технологи хийж байгаа. Тэгэхээр бидний хийх ажил хөнгөвчлөгдөж байгаа гэсэн үг. Бас нөгөө талаас бас ажлын байр хомсдох эрсдэлтэй болох шүү. Биднийг гэж ирэх хүмүүсийн тоо цөөрөн гэсэн үг тийм. Бэмж та нарыг гэсэн үг тийм. Тэгэхээр бүр яг үнэхээр өвдсөн, яалаа яг эмчилгээ шаардлагатай, эмнэлэг хэвтэх шаардлагатай тэр хүмүүс л бидний зорж ирэх болж байгаа. Цөөрөн гэсэн үг, үзлийн тоо цөөрөн. Энэ нь уусаа баттай. Тэгэхээр 21-р зууны бизнес болон энэ номон дээр бичсэн нэг чухал зүйл байгаа. Тэр зүйлийг бид нар бүгдээрээ хийх хэрэгтэй. Эмч байсан, ямар ч ажил мэргэжил эрхлэх байсан хүн өөрийн хувийн бизнес гэдэг зүйлтэй, өөрийн хувийн санхүүгийн сахилга бат гэдэг зүйлтэй байх хэрэгтэй. За миний нэг юу гэж бодож байна? Надад бол өстой зөв санагдчихэв. Ёстой л хувийн сахилга бат, хувийн бизнес энэ бүхэн яг харахгүй байх хэрэгтэй. Та одоо яг энэ шинэ үетэй хөл нийлүүлэхгүй бол та бүгд хоцорлоо. Бүгдтэй. Ард үзлээ. Тэгвэл хүмүүс ингээд яаж бизнес хийдیں гарааны хөрөнгө байхгүй тий надад мөнгө байхгүй би яаж бизнес хийдیں гэж хамгийн түрүүнд боддог гинэ. Тэгэнгүүт за би энэ номон дээрх яг нэг хэсгээ бүр ингээд та нарт уншиж өгөхөд бэлдсэн байгаа. Тэгвэл за ямар бизнес эрхлэхэд хөрөнгө гэдэг зүйл байх шаардлагагүй. Та заавал бэлэн хөрөнгөтэй байх шаардлагагүй. Одоо чи бодоод үзтээ том компаниг нэм байгуулсан одоо хялбартай компаниудыг нэм байгуулсан хүмүүс бүгд хөрөнгөтэй байсан болов? Түштэй тэр мөнгөгүй учраас мөнгөтэй болохын тулд хөрөнгө асуусан маш тийм үстэй. Тийм болохоор Atomic компани төлөвлөлээд хэрэгтэй бүтээгдэхүүний хэрэглэнгээ бизнес эрхлэгч болыг хэрвээ тань ч гэсэн заавал эргэлтийн хөрөнгөтэй том юм байх шаардлагагүй. Сэний жоохон чи. Наач өстой гоё юм байна. Өстой Atomic нэрээ ямар ч хөрөнгө хэрэггүй шүү. Аппликейшн бэлэг байна. Хүн захиаллаа шууд аппликейшнаар нь ороод тэр захиалгын гүйцэтгэлээ хүнд нь өглөө. Хүн баг одоо Монгол Atomic-ийн төв буюу одоо дэлгүүр гэх юм уу зөндөө олон салбарт болсон байлаа шүү дээ. Тэгэхээр тэгэл аюулгүй газраас авчихна. Тиймээс яах вэ? Би яг бодсон нэг CEO GS7 гэж ажилласан сүлжээ шүү дээ тий. Тэгэхээр миний бодлоор ингээд удахгүй Atomic-ийн дэлгүүрүүд ч гэсэн сүлжээ шиг гоё юм бүтээгдэхүүнээ заадаг юм болоосаа гэж би бодсон шүү. Харин болох уу? Тэгтээ яг нөгөө одоо шинэ үед чинь жоох дэлгүүр биш онлайн руу шилжээд байгаа. Тэгэхээр их объектыг цөөлнө гэдэг чинь маш их хөнгөлт юм байна л да. Тэгээ тэрийг бараандаа судалгаа шинжилгээндээ зарцуулдаг. Тэрнээсээ хөнгөлсөн мөнгө. Тэгэж яаж ч түрээсийн мөнгө төлөхгүй, усгал зардал төлөхгүй. Тэгэл бас зөндөө олон ажилчдын зардал өсний сэт бас байдаг байхгүй юу? Өсний коммент яг ус уналтын эсрэг. Тэгээд амин өснө унаад харин зүгээр
юунаас асуусан гинэ? Өсчингээс яана минь үс амир унаад би яах вэ гэсэн чинь Атомигийн тэр нэг ком амир сайн шнэ гэд тэгээ зөвлөсөн юм байна. Атомигийн юм хэлсэн бүтээгдэхүүн сайн гэд. Тэгээд яг брэнд нь сайн гэдэг мэдээд тэгээд дахиад ихчэд 2 хоноггүй яг л нэг өдрийн дотор авчиад өмөр санагдаад тэгээд баг хамтлагаас асуусан чинь өөр дээрээ аваад хэрэглэчихсэн хүмүүс байсан байгаа юм чинь тэгээд өө би маргааш хэрэглэсэн яалаа нэг өдөр хэрэглэсэн яалаа чи наад ихтэй авчиад өгөө гэж манай хамтлаа тэгээд бүр 2 ком олдоод хэвээр тэгээд авчиж өгсөн чинь өө сайн мэдгүй их чинь боломжийн талаар сайн мэдгүй гэхдээ мундаг сайн брэнд гэж сонссон гэсэн сууч нэг хөөр хийгч тэгээд би бүр тэр дорно аппликейшн гэж ийм аппликейшн байдаг. Ийм ингээд татдаг ингээд аппликейшнийг бүр татаад хамтдаа бүртгүүлээд. За одоо та юм авах юм бол өөрийнхөө нэр дээр авч байгаарай. Тэгээ удахгүй эн чинь танд удахгүй цалин болоод орно. Тэгээд ингээд их чиг холбож өгөөд их чиг happy баяртай үлдсэн. Ямар мундаг юм бэ? Гоё тий. Ингээд гүйцэх мэдээлэл өгөхөөр ингээд хүн ч гэсэн гоё хүлээж авч байгаа хэрэг. Би зүгээр хүргэлтийн газараар хөргөлчүүл амар юм шиг надад санагдсан. Одоо энэ бензин насны хавар. Гэхдээ бүр ихчдэр очиж уулзмаар санагдаад. Тэгээ очиж уулзсан юм. Тий. Тэгээд ихчэд боломжийг хэлж өгсөн. Хоёулаа ерний доор тэр Атомигийн аппликейшныхын линкийг тавьчих. Тэгээд ороод хүмүүс юу ч гэсэн ороод үзэг. Тэнгүүтээ хоёулаатай холбогдоод тэр аппликейшнийг тий дэлгүүрийн аппликейшн гэсэн үг шүү дээ. Аппликейшнийг татаж аваад хоёулаатай холбогдоод тэгээд бүртгүүлээд аваарай гэж бид хоёрыг үзэж байгаа хүмүүст зөвлөмөр байна. Тийм ээ. Тэгээ яг унаач сайхан санаа. За наад нь филинг хэлж жоохон байж авах юм боо. За би эндээс нэг энэ амнаас яг уншмаар байгаа ишлээ уншчихгүй. Чи юугаар төрсөн бэ? Филинг. За. Би тэгвэл бас. Өнөөдөр дөрвөл ингэ хийнэ. Яц нь би дав маска төрчихээ тэр чихтэй онтий гэж бодсон. Тэгээ өглөөс ирэмдээ абсолютely төрчихээ. Тэгээ ястаа гой санаа. Унтахаас та гоё юм билээ амар гайхтаа. Харин тийм гэсэн би тэр шиг туршиж үзье. Тэгэхээр абсолют алгасчих гад тэр өглөө хэрэгжүүлэх юм байна. Тэгээ маска төрөхөд хончгоор шүмжэнгөө нөгөө маск мөрөнд ерөөсө татлахгүй байлээ. Тэгээд өглөө нь бас айгүй гоё сэргийг сэрж илээ. Яа, ингэж чинь. Түрүү чи миний хэлсэнтэй байна. Ихэнх хүмүүс бизнес эрхэлж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй гэж боддог. Та ч гэсэн тэгж боддгоо. Гэхдээ та сайн бодоод үзээрэй. Бизнесийг мөнгөөр огт хийдэггүй. Танд дахин хэлэхэд мөнгөтэй байснаар бизнес эрхэлдэггүй. Мэдээж одоогийн том компаниуд үйл ажиллагааг хэрхэн эхэлжсэн гэж бодож чинь мөнгөөр огт эхлэхгүй. Харин юу хэрэгтэй бэ гэхээр энд 3 зүйл хэрэгтэй. За, айч салбарт бизнес эрхлэхийн тулд зайлшгүй хэрэгтэй 3 зүйл байдгийн нэг нь зорилго, таны зорилго. Дараа нь нарийжүүлсэн төлөвлөгөө буюу дизайн, тэгээд хэрэгжүүлэлт буюу үйлдэл. За мэдээж санаа зорилго гэдэг нь мөнгө олох шин санаагаа олно гэсэн үг шүү дээ. Тэрийг нарийжсэн төлөвлөлөөд тэрийг яг яаж хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг гаргана гэсэн үг. Тэгээ хэрэгжүүлэлт хийх нь үе шат болгоноогоо гаргаад хийхэд болно. Ерөөсөө тийм. Тэгэхээр энэ ийм оробсгай цаг үед ядаж нэг тий ажлынхаа хажуугаар хувийн бизнесийг хийхийн тулд цаавар хөрөнгө хэрэггүй. Тий тэгээд ямар нэгэн одоо системийг бэлдээд өгсөн бүхэл бүтэн компани 80% нь хийгээд өгсөн энэ хатагын бизнесийг эхлээд үзэлээ та чадна уу юу өөрийгөө сориод үз. Энд чинь алдах юм байхгүй, давхуурна гэсэн юм байхгүй. Компани тэнцээдтэй тэр үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа учраас харин та 20% хичээл зүтгэл гаргаад ажлаа сайн төлөвлөөд тэгээд тэрийг алхамаар хийгээд явуулээд хэрэглэх хүмүүс хэлтэй. Тэг хэрэглэгчээ тат. Ингээ баг хамт олондоо болоод өөрийгөө сургаад явхад бол энэ үнэхээр гоё бизнес санагдсан. Харин тийм хүмүүс одоо бүр сайд хаслын тэ нэмэлт орлоготой болно, ажлын хажуугаар заавал юм хийн гэдэг хоёр тэ ганцхан орлогын хүүсвэртэй шалан орлогын хүүсвэртэй болно гэж их ярьдаг болсон. Тэгэхээр энийг эхлүүлэхгүй бол та үнэхээр хоцорно. Тэгээ надад энэ бас Атомигийн бизнесийн нэг гоё давуу тал нь та одоо жирийн ажил дээр бол зөвхөн яг одоо яг 45 55 яг тэтгэврт гарах нас хүртэл та өөрийгөө болгож байгаа. Тэтгэврийн дараа та яг тэтгэврийн баг мөнгөөр амьдрна гэсэн үг шүү дээ. Яг тэтгэврт гарсны дараа. Харин энэ Атомын болохоор өсөн нэмэгддэг цалиан гэж хэлсэн шүү дээ, тий. Яг одоо ингээд ажлынхаа хажуугаар хийх боломжтой. Одоо багаар эхэлнэ. Тэгтээ ингээд өсөн нэмэгдээд тэтгэврт гарах чинь бүр янзын өндөр цалин болчих байхгүй юу. Нөгөө хоёулагийн ярьдаг 110 саяын цалинтай хүн чинь анх бол маш багаар ихсэн байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд тэр чинь 15 жил хийсэн гэж. 15 жилийн дараа 115 сая болсон. Тэгээд тэрийг одоо хүүхдүүдтэй өвлүүлэхдээ бүр илүү их өвлүүлээд. Ер нь бол Атомигийн хамгийн дээдлийн цалин нь Монгол мөнгөөр 250 сая юм билээ. Тэгээд яг ингээ 250 сая хүрээл зогсдог. Тэгэл сар болгонд 250 сая аваад байв гэсэн. Зогсохгүй бол тэр чинь нөгөө пирамид хэлбэртэй нөгөө стажийн сүлжээний хуурамч тийм хизээч доолууд нь хизээч мөнгө болдоггүй дэдл нь ингээ баяж томроод идэг юм хуурамч сүлжээний бизнес болж байгаа байхгүй юу. Энэ бол яг ингээ оройгийн тарьсан болохоор пирамидын оройг тарьсан пирамид гэж байхгүй. Тэгэхээр хамгийн дээд нь бүгд 250 саяыг аваад чийч бич тэр өөж тэр Атомигийн ерөнхийлөгч бүгдээрээ 250 саяыг авах боломжтой. Яг тэр цэгт очоод ингээд сар болгон 250 сая авна гэсэн үг. Тэгээд надад бас нэг хаалгацсан юм. Сард 8 удаа мөнгө авах боломжтой буюу мөнгө урамшуулах боломжтой. Та бизнес эрхлэгч бай, гүйч бай зүгээр л хүмүүст хэлээд гой бүтээгдэхүүн санал болгох 8 удаа.
онооныхоо урамшуулгуудыг хүртэл авах боломжтой. Тийм. Тэгэхээр бас гоё байгаа байхгүй юу? Бараагийн төлөө судлаа, хэрэглэлээ. Үнэхээр таалагдлаа. Дараа нь боломжуудыг судлаад ингээд та бүхэндээ ярьж байгаа. Бид хоёрын энэ хамтдаа судлаа, хамтдаа мэдээ. Тэгээд мэдснээ шууд ярьж байгаа энэ юм бол энэ зүйлс бол яг бүр лайваар гэдэг шиг шууд ингээд мэдээлэл шууд ярьж байгаа, шууд яг бодитоор хүргэж байгаа влог маягийн байгаа байхгүй юу? Тухайн өдөр нь юу болсон, хинтээ уулзсан тэрийг ярьж байна те. Тэгэхээр би удахгүй яг энэ боломж гэдэг байгаа, энэ цалинд хүрсэн гэдэг байгаа энийг та бүхэнд харуулъя гэж бодож байна. Найз нь эхний цалиндаа хүрэх болж байгаа. Тэрийг маргааш юм уу нэг өдөр харуулъя заяа. Тийм. Яг гоё. Тийм айц гоё. Найз ч бодохгүй хөрөх бах тэгээд харуулаарай. Гинэ. Хоёлаа хүмүүстэй яг бодит нүүр царай болон боломжийн талаар харуулаа явна. Нэрээ нэг найзтайгаа уцаар яриад гэсэн чинь чи намайг хөрөнд дэмжээдийн чи атомыг мэддэм шээстэй гэдгсэн чинь сайн мэдгүй гэхдээ ямар ч гэсэн чамаа 30 хоног яах нь тэрийг харъя гэж бодоод байгаа шүү дээ. Тийм энэ 30 хоног нэрээ боломж нь ямар боломжийн тийм бид хоёрын яриад байгаа боломж гэдэг нь юу юм? Бас дээрэс нь тийм үнэхээр хүмүүс ингэж өөрчлөлт нь хамтдаа л харцгаая тийм ээ. Хөөе чихнийхээ цалингаараа яах юм? Найз нь амар бодож байна. Гэс бүр үржүүлэлт хурдан бүр нугалж алдаг гэсэн шүү. Тэгэхээр би нугалж талахыг гэсэн чинь. Үржүүлжтэй. За манай хүүхдүүд манай хичээл сургалт цэцэрлэг юм орно гэж зөвгөө баяр гонхоон цэцэрлэгтээ явж байсан. Том баг хоёр маань саяны хэд оны сайхан амарлаа. Тэр хугацаанд би бас маш их ажил амжуулж чадлаа. Найз бас зарчтай. Нэг хүүхдээ хинт ч үлдээж чадахгүй бариад өгдөг байсан бол хүүхдүүд орхиод явсан. Иүүлж. Өнөөдөр бас аваа одоо монголчууд усан дарж байгаа хаа тийм монгол хүүхдүүд. Би хөтлөө. Манай дээрээ дараас усан дарлаа. Тэгэхээр багш нарын маань цалингаас үнэхээр сайн нэмжиж зайлаа байна. Энэ дээр сайн юу байгааг байгаа. Хэр их нэмсэн бол та? Харин тийм ээ. За одоо хэвчэн дуулаагүй шүү. Билэг Москва. За дөрөв дэх шатлал боёо. Холдог мас тийм. Энэ хоёрыг чинь зэрэг аваад хэрэгэлсэн. Тэгээ цайгаад байгаа нь миний нөгөө абсолют комын нөлөө авах гэж бодоодсэн чинь энэ юу ч үнээр бас цайлгад юм штэ. Одоо энэ дөрөвтэй арчилгааны сайт чинь тийм бас цайлгад юм байна. Тэгэхээр би бол давхар цайдаг юм хэлээд байна. Одоо нөгөө шинэ жилийн хүмүүс энүүгээр амар борлцоод яг ингээ подолтныхаа энүүгээр ингээ борлцсон. Тэгээд талааж өмсөн чи бар цагаан хоёр ингээ дайрстай хүмүүс яваад идэг штэ. Төгөхгүй байх нь шүү. Шинэ тулан болоосаа чи шинэ жил дуртай юу? Дуртай штэ гоё штэ. Миний хамгийн дуртай байж. Гоё штэ. Найз нь өнөөдөр абсолют гэнэ. Атоми Канада гэдэг сувгаар орж ивэл Facebook-ийн. Тэгсэн чинь Канадад нэвтрээд 10 жил болж байгаа юм байна. Тэг хурш манай Монгол орондоо нэвтрээд 3 жил болж байгаа гэхэд Канадад 10 жил болж байгаа гэдэг чинь ерөн бол манай Монголыг сүүлд тоож орж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр том компани орж ирсэн талархууштай юм байна. Тийм ээ. Энэ наад завшаа юм шүү дээ. Ерөн бол найз нь өөрөө нөгөө брэнд менежер олон жил хийсэн. Яг брэндүүдийг оруулж ирдэг хүний хувьд харахад том брэндүүд Монголыг тоодохгүй байхгүй юу? Зах зээл богино жижигхэнтэй гэдэг. Тэгэхээр эднийх бол бас нөгөө яг харахгүй хөрш. Манай баг хөрштэй орно шүү дээ. Солонгосын хөрш болохоор биднийг бас тооцсон байгаа байхгүй юу? Тэрнээс Канад манад гэж явж ирсэн байгаа байхгүй юу? 10 жилийн өмнө. За тэгвэл монголчуудад баяр хүргье. Энэ төвшнийг ашиглаад ээжтэй. Тэгэхээр ямар ч автоматик шүүн болохоор би ингэж батсан. Акангил ерөнхийлөгчийн хэлсэн үг байт юм лээ. Тэр бас намайг амар баярлуулсан юм гэхээр акангил ерөнхийлөгч мэдээж өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ компани байн хөгжүүлнэ. Яг гэвэл би энэ хүмүүс уран үйлдвэрлэн гэж амарсан учраас энэ одоо залуу хүмүүс айгүй орж байгаа юм шүү дээ. Одоо 20-д бизнес эхлэхэд энэ хүмүүсийн би цаашдын 3 үед нь би өвлөгдөхүйц хэмжээний чамтай үйл ажиллагаатай компани байх хэрэгтэй. Тэгээд ингээ эрүүл мэндэд анхаарал бид чинь зүгээр нэг 60-70-80 наслаад өгөхгүй байхгүй юу? Магадгүй урт наслах боломжтой тий. Дээрээс нь улс орнууд бүгдээр урт наслаж байгаа. Тэгэхээр энэ урт наслаж байгаа хүмүүсийнхаа эрүүл, аюулгүй санхүүгийн хангамжтай урт наслах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Тэгэхэд бол гой аппликейшн, гой юм санаануудаа нэмж хөгжүүлж байгаа юм билий компани. Маш том эмнэлэг Солонгосод барьж байна. Манай Монголд сургууль барьж байна. Энэ бол зүгээр нэг компани шээ. Энэ том компани лээ. Тийм ээ.
За. Хоёул ингээд унтчихдаг уу? Масктэй. За авслаатай хэрэглээ те. Тус тустай. Тэгээд миний тэгээд яг энэ чихтэй ингээд унтаад үз амар амар гоё. Ямар гоё. Маргааш шараас битлээ яриа. Тэгээ. За бай. Баярлалаа. Бай.